Хөлөм хорвоог уйруулан дуулж, дуу гэдэг сайхан орчлонгоор аялуулж, өнөөдөр үндэснийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх хийх үйлсийн төлөө Казак үндэсний авралын баярт зориулан үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй баян гүлгүйчүүд дуулж байна. Уралдааны 2 дугаар шат үргэлжилж байна. 2 дугаар шатны өнөөдрийн шинэ дугаарын хамгийн ихний оролцогчийг тайзнан хүндэтгэлтэйгээр урья. Энэ оролцогч бол Баянгүлгийн аймгийн Буянт сумын оролцогч, аймгийн алдарт малчин, аймгийн авраг малчин, өвлөн тээгч эрхэм хүндэт Каров юм аа. Ингээд Каров таныг тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Дөрвөн зүгтээ сонтай дөрвөлганы Dürün temera soğuktai Caragadihe Баян гүлгүйчүүдэд дуулж байна. Энэ сайхан уралдааны маань бас нэгэн онцгой оролцогч Каров маань авьяасаа та бүхэндээ үзүүллээ. Ингээд шүүгчдийн сэтгэлдлийг сонсъё. За сайхан байна. Ингээд энэ урийнхай сайхан уртын дууга өвлөж авч өнөөдрийн баян гүлгүйчүүд дуулж байна наадмынхаа бас л нэг шинэ өнгө тодонг болж яваа танд амжилт хүсье. За баярлалаа. Гурван шүүгчтэй Каров дуугаа баярлалаа. Урт удаа наслаарай. Казак түмний үндэсний баяр нутгийнхаа зон олныг хүндэтгэж баян гүлгүйчүүд дуулж байна. Төсөлд бас энэ сайхан нутаг орноос зорж ирж өнөөдөр аймгийн төвдө оролцож байгаа таньдаа бас сарвал сайхан бүхний хүсэн өрьё. Баярлалаа танд Каров хаа. Дэмжигч Казак хоолны тансаг амт Тата орчин Дарига ресторан. За Монголын ард түмэнд өнөөдрийн үзэгчдэнд мэндийг хүргье. Би 1 дугаар шатанда Ташуу салаагийн талив гэдэг дуугаар оролцсон. Тэнцвэлсний ямар ч байсан. За 1 дугаар шатанд шүүгчдүүд сайн дууллаа гэж хэлсэн. За өнөөдөр 2 дугаар шатанд ордууллаа ингээд дөрвөн зүгтэн санта алтай гэдэг дуугаар
аюулгүй ингээд сайхан байлаа. Энэ одоо алтайгаа магтсан дуу. Тэгээд найрын нэхэнд одоо дуулдаг дуу байгаа юм. Ингээд өлгөчүүд дуулж байгаа уралдаанд одоо хамгийн ахманд нь би байсан. Ингээд орцож байгаа көөхтөөтэй дүү нартаа эндрам хэлцгэсье. Дэмжигч Тавбанбог центр. Зочид будалдааны төв. За ингээд үнэхээр баян үлгийчүүд дуулж байна, хуурдаж байна. Хоёрдугаар шат маань үргэлжилж байна. Одоо хэдхэн үзэгч одоо оролцогч маань одоо үлдсэн байна. Энэ дараагийн оролцогч бол манай Ахтлев гэж одоо залуу маань оролцоход бэлэн болсон байна. Ингээд таныг тайзнан хүндэтгэлтэйгээр урьж байна. Özgeme sözüm aytam özjayımda Şüregim жалын атқан söz дайында Тереңге тұнып жатқан дауыл күйді Тербетіп тулатып бір қозғайында Аман жол рахым жанның қасымымын Мен қалған бір атаның ғасырымын Біреудің жұртта қалған жасығымын Біреудің аспандағы асылымын Шарлаған жолым жатыр жер бетінде Көрінер көлеңкесі келбетімде Қай кезде үзіледі қайран сапар Түйім боп өмірімнің бір шетінде Сен еткен бақыт дедің келер ұрпақ Қараймын елесіңе мен таңырқап Жаңғыртып жер жаһанды сен келгенде Жатармын мен қырымда көрпегім тап Жаңғыртып жер сарайын сен келгенде Жатармын қырымда мен көрпегім тап Мен де бір күн өлемін деп Өкінбем ұқсат алмай келемін деп Күнінде мұң ойланып жүз толғанам Өзіммен бір көлмесе өлеңім деп Екі көз, екі жұлдыз маңдайдағы Көремін құбылысты қай-қайдағы Япырмау сенде бір күн сөнермісің Қап-қара түнек болып маңайдағы Япырмау сенде бір күн сөнермісің Қап-қара түнек болып маңайдағы Ендеше әкел бері домбырамды Кеудеме күй қанатты қондыр әнді Берейін өмірімнен өлең жасап Шашайын оңды солды мол мұрамды Берейін өмірімнен өлең жасап Шашайын оңды солды мол мұрамды За баярлалаа. Ахтлев маань амжилттай үзүүлбэрээ үзүүллээ. Баян үлгүүчүүд болж байна. Тэмцээний оролцогч Ахтлев дээр шүүгчдийн сэтгэл Ханат багш. Баяр хүргэе. Ер нь дуулж дууслаа өгөнд бол зөв хөдлөө баяр хүргэе. Ер нь энэ дуу бол маш тайван
их хүний мөрөдлийг хүний амьдралыг харуулсан дуу шүү дээ. Чи арай жоо гур дэвтэр дуулчлаа. Дарара дарарарарарарараа. Зарим нугдаануудын нэрээс бүр үгүй байчлаа. Яг нэг мэрэгчлийн дуу шин биш учраас тэр болгын нарийн хэлээд яг ерэн сайхан дууллаа. Амжилт хүсье миний дүү. За баярлалаа. Ахтлууд амжилтыг хүсье. Сайн сайхан бүхнийг хүсье. Дэмжигч Баян Улгийн STY Баян Улгийн аймгийн социал-демократ Монголын залуучуудын холбоо. Ассаламу алейкум хадраминда. Энэ өдрийн мэнд хүргэе. Малчин телевизээс зохион байгуулж байгаа Баян Улгичүүд дуулж байна тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Энэ хуралдааны 2 дугаар шатанд Өзим Туралы толгооныс дууга дууллаа. Хэмжээндээ сайхан дуулсан гэж бодож байна. Кэзим Аманжоловын дуулдаг энэ дуу бол надад маш их тохирсон сайхан дуу гэж бодож байна. Намайг дэмжсэн бүх хүмүүст алтаачуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Наврсын баярын мэнд хүргэе. Миний хувьд 3 дугаар шатанд тэнцэн байх гэж бодож байна. Бүх оролцогчдоо амжилт хүсье. Өнөр көрсөтөп өзümü жеңімпаз болууга сенімдімін деп айталам. Дэмжигч Казах үндэсний хувцас урлалын Асал Мура компани. Баян үлгичүүд дуулж байна. Энэхүү сайхан уралдааны маань дараагийн оролцогчийг би тайзнаа өргөхөд бэлэн болж байна. 2 дугаар шат үргэлжилж байна. Дараа энэ уралдааны дараагийн оролцогч Баян Улгийн аймгийн Алтай сумын харьяат аймгийн зан Батүл гэдэг залуу маань энэхүү тайзан дээр гарч ирж байна. Батүлийг хүндэлтэгээр угтаа авцгаая. Баян үлгичүүд дуулж байна.
нэгэмен динножмхан оян хураадсан амиг нутган борхнаас ч харамдах би Монголхон би Монголхон би За баярлалаа. Үнэхээр бид 3 дугаар сарын турш Казак төмний үндэсний баяр Наурыз баярыг тохиолдуулан би Монгол хүн гэж, бид Монголын хүмүүс гэж, бид баян үлгийчүүд гэж дуулж байгаа энэ уралдаан дотор хамгийн онцгой оролцож байгаа оролцогч бол яхаа аргагүй аймгийн зан манай эрхэм хүндэт Батүл дүү маань байгаа. Батүл дүүгээ дуулахад эх орон минь ийм сайхан хангар ирчүүдтэй юм чи миний эх орны ирээдүй өнгө гэрэл хүч чадал хиймэрл ундаа дээшээ оршихын бэлэгдлийг мэдрэх юм да. Тэгээд Батүл дүүдээ баяр хүргэе. Үнэхээр гайхалтай миний дүү. Одоо ямар дуулсныг, яаж дуулсныг шүүх эрхэм шүүгчдийн сэтгэлийг сонсон ерөнхий шүүгч бидэгт. За вэш яалтчгүй сайхан дуучин дуулахаар бүр тэг юм бодоо суучдаг байхгүй юу. Үнэхээр сая хэсэг гоё тарих хамарч ш дүүг дуулахаар гоё тийм хамглан цагаан дээр өмсөөр гарсан чи бүр илүү сүртэй харагдж байна. Манай хөтлөгч маань хажууд нь хөөрхөж жоох хүүхч шиг хөөрхө харагдж байна. Гоё байна. Өөр юу хэлэх үү тийм ээ? Маш гоё тэгшхэн чигд дууллаа. Ганцхан анзаарсан зүйл хоолой ч өвдсөн үү ямар нэгэн жижигхэн зөөр байх шиг байна те. Миний дүгийн биеинд. Тэгээ нэг жоохон дээд үйл хэлийг хүчгүүл дуурайд байна л да. Тэгэхээр нэг мэрэгжлийн биш хүн болохоор мэдээж бэлтгэл форум гэж өөрлөлтөө мэрэгжлийн хүн байвал бас жоохон загнамар ч юм уу юм байгаа. Ардын авяастан өнөөдөр оролцож байгаа. Алтан хязгаарт ирчихэд энэ сайхан аялгуудаа сонсоод сууж явах үед би одоо хүн загнамаргүй байна. Маш гоё, сайхан байна. Тий. Баян л шагнамар өнөө орж байгаа хүн болгоно шагнаад баймаар үгээр баяр хүргэе. Маш гоё дууллаа. Бүхэн ингэж л дуулдаг. Ер нь Монгол бүхчүүд аюу гоё дуулдаг шүү дээ. Манай дүүнэр манай нутгийн сайхан дуулдаг начин дуу байдаг тийм ээ. Балт мөнхийн хүүчин юм бэлээ. Багхуу начин дуулдаг. Багхуу чи манай багхуу чи манай тэр тусан манай студийн миний артист. Манай студийн дуучин тий. Сайхан дүүнэр маань бүхчүүд мондог дуулдаг шүү. Баяр хүргэе. Бүхчүүд гоё дуулдаг. За Батүлдээ баярлаа. Том хүмүүс том дуу сонгодог. Монгол улсын ардын жүжигчин Авхлангийн алдарт Чайковский уралдааны тэргүүн манай бахархал Монгол улсын гавьяа жүжигчин Ариун Баатрийн дуулсан манай баян үйлгэд манай баян үйлгээ хамгийн өндөр метр 90 м сантиметртэй Батүлийн дуулсан дандаа томчуудын дуулдаг дуулсан Батүлдээ бас Монгол бүхийн босоо цагаан хиймээр үргэлж ивэж байхын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа дүүдээ амжилт хүсье. Дэмжигч эрүүл мэндийн бүтээгдэхүүн хар үрийн тосны албан ёсны борлуулагч Алхадия компани. За сайн байцгаана уу. Алтаас хүмүүс оролцогч сайн мэлгийн Батүл байна. За миний ихний шатанд Монгол Улсын гавьяа жүжигч Ариун Баатрийн дуулсан Монголын өвөл хэмэх дугаар оролцсон байгаа. Тэр дундаас ихний шатандаа бол салхи хагалж хамгийн ихэнд гарсан бас жоохон сандралтай гарсан. Тэгээд эрхэм шүүгчтэй бас жоохон сандралтай байх шүү гэдэг юм хэлж өгсөн. Алдааг минь оноог минь хэлж өгсөн. Тэгээд хэрвээ дараагийн шатанд идэх юм бол алдаагаас зараа гэсэн хэлж ирсэн. Тэгээд бас тэр биелж өнөөдөр тэмцээнд хоёр дахь шатандаа бас мөн л адил Монгол сардын жүжигчин Жавхлан хаах дуулсан. Сүүлд манай Ариун Баатрийн дуулсан. Би Монгол хүн хэмээх дугаар оролцлоо бас. Өнөөдөр шатандаа бас
ач холбогдол өгч би ч өөрөө бас тамирч өгөн тамирчнууд Монголын үндэсний өхөн тамирч өгөн тэгээд аймгийн зан залтаа тэгээд өнөөдөр бөхийнхөө малгай дийлээ өмсөө сайхан алтан дайсан дээр бас гарт туулсандаа баяртай байна. Өнөөдөр дөө шүүгчтэй болохоор ач холбогдол өгсөн байна. Дуундаа маш их анхаарсан байна. Дуундаа зөвлөх хувц сунарнаа бас анхаарсан байна гэж сайшаасан тэнд бас баяртай байгаа. Алтай сайхан нутаг юм бас манай нутагчийн уулсаараа алдартай нутаг өргөлж баян алтай таран сагсан гэж би дотроо залбирч явдаг. Тэгээ бас манай тэр дундаа манай улаадд бол 1500 сарлагта Монголсон гавьяц малчин төмөж чулуун гэж хүн байдаг. Оройнхаа хүн. Тэгээд тэр дундаа манай төлөөн 5 шуургээ сайхан хайрхан би. Бид бүхэн тэрнийхээ бэлд өсөж төрнсөн. Нутгаараа бахархаж явдаг. Тэр төлөө 5 шуургартаа өргөж залбирч явдаг та. Тэгээд нутгийн уулс өвтөчж ивэж явдаг гэх баярлж явдаг. Хүүхд тахав цагаасаа л нутгийнхаа уулс зүтэж төлөвлөгөөгөө дэвжэндээ барилдаж явлаа. Бас мөн аавыгаа дураагаад дагаад бас дуулдаг болсон. Аамаа Монголын соёл дээр ажилтна сайн бэлэг гэж хүн байдаг ард авьяастан. Хүчний байгууллагууд насаар ажиллаж байгаа гавийн амралт марцсан байгаа. Тэгээ аав маань өргөж хүүгээ дэмжиж дуулах болгонд нь тусалж нэг үн чинь болох нь тэр чинь болохгүй байгаа шүү. Ямар ч мэрэгжлийн хүн биш ч хэлээч гэсэн бас ардын авьяасаа хөгжүүлээд дуулаад яваараа миний хүн наадам дагуурын даваад найран дагуурын дуутай яваараа гэл тэгэл аавын тусал дэмжээр явдаг та. За өнөөдөр тэмцээд бас аягүй олон авьяастай хүмүүс оролцож байна. Хүмүүстээ бас мундаг авьяастай хүмүүс байна. Тэгээ бүгд амжилт хүсээрэй. Тэгээд бас би ч бас зоригтой орсон. Ямар ч хүн тэмцээнд орсон төрүүлнэ гэж ордог. Би ч гэсэн тэрний адилхан бас төрүүлнэ гэж орж тэмцээнд бэлдэж орж байгаа. Тэгээд нийт оролцож байгаа оролцогчтой амжилт хүсье. Сайн сайхан хүсээрэй. Дэмжигч, чанартай хэвлэл, шуурхай үйлчлэгээ хүргэгч Monlois компани. За ингээд дараагийн оролцогч урьж байна. 2 дугаар шат үргэлжилж байна. Одоо бол цөөхөн оролцогч үлдлээ. 2 дугаар шатны өнөөдрийн дугаарын дараагийн оролцогч Баян Улгийн аймгийн Толбсон бас оролцож байгаа. Эрхэм мөндөд Махбал таныг тайзнан хүндэтгэлтэйгээр урьж байна. Дуучин Махбал.
За баярлалаа. Тодорцомын оролцогч Махбал маань баян үлгэж дуулж байна уралдаан дээр маань 2 дугаар шатанд энхүү их хүрийн элбэрэл дууг хүргэлээ. Их хурлын үрийн элбэрэл дээр анх удаа диско бүжгийг та бүхэндээ бас толиулж чадлаа. Ингээ шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Аска бас давхар нөгөө дээлтэй диско байна тийм ээ. Дээлтэй диско. Тэгээд дээр нь бас инглэлтэй уучлаарай. Нөгөө фитнесийн гүйлтийн зам дээр гүйжгээд уулцсан уу гайгүй сая. Харин тэг шиг толлоо. Амьсгаадаад тэгээд дээр нөгөө бүжигэндээ хит их бүжиглээд уулзахаар амьсгаачих юм л да. Тэгээд амжилт хүсье. Маш гоё хувцалсан байна. Баярлалаа. Хувцсандаа аюу анхаарал хандуулсан байна. Баярлалаа. Тий. За амжилт хүсье. За баярлалаа. За Махбалтай амжилт хүсье. Өнөөдөр бас энэ сайхан уралдаанд ингэж зорж ирж оролцож баян үлгэгчүүдийнхаа төлөө энэ Наврузын баярынхаа төлөө Монгол төмнийхээ дэлгэц үзэж байгаа олон сайхан үзэгчдтэй энэ тэмцээн дээр ялагдах нь бол нэг чухал биш. Ягаад гэвэл энэ тэмцээн дээр баян үлгэгчүүдийн энэ өрмөц сайхан дуу хоолойг толбосмыг төлөөлж бас ингэж ганцаараа ах шиг байна те толбосмоос ингээд төлөөлж айдуугаа өргөсөнд бас баярлж байна. Цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн гэрэй. Дэмжигч барилгын зураг төслийн AECH компани. Энэ шатандаа би өртөө хүн жаргалтай гэдэг сайхан Монгол дуугаа дууллаа. Би Тодорцомын 3 дугаар агаас оролцож байгаа. Тэгээд манай нутгийн цонголон манай тэр дотроос 3 дугаар багийн бүх малчид ард иргэд түүний дотроос миний хайртай хань 2 сайхан охин хөргөн гээл намайг бүгдээрээ дэмжиж энэ сайхан уралдаан тэмцээнд ороорой гэд намайг урам зориг өгч явуулсанд би үнэхээр их баярлж авдаг. Тэгээд хүн болгон энэ сайхан тэмцээнд тэнцээд цаашаа сайхан улам амжилт гарахыг хүсдэг. Би ч бас түүний адил тэгж хүсэл зорилготой орж ирсэн. Энэ удаа тэнцээд дараагийн шатанд орохоор бол улам сайхан хичээгээл сайхан дуугаа дуулж ард олноо үзэгч түмнээ баясгах байх гэж бодож байна. Ингээд энд сайхан тэмцээнд орж буй бүх оролцогч нартай амжилт хүсье. Улсымыз он болсын, ақ мол болсын, Навруз мейрамымыз құтты болсын, әр қазағым аман боп, жақсы тойлатуды нәсіп етсін. Дэмжигч Баян-Улгийн аймгийн худалдаа үйлчилгээний Цамгар өгөөж компани. Одоо өнөөдөр 2 дугаар шатны маань оролцогчдын ер нь сүүл мөшгөж оролцох 2 оролцогч ард хүлээгээ зогсож гэгэлзээд тэдний нэг нь бол одоо Дэлгүүн сумаас оролцож байгаа дараагийн оролцогч Зариг хааныг бид нэр хүндэтгэлтэйгээр тайзнаа өрж байна. Зариг хаан маань тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Баян үлгэгчүүд дуулж байна. Сызылғандай көзімнің мөлдірін ай осыңе қоңырлатып сала берем көңілім өзіңді ойлап бұзылғандай көзімнің мөлдірін ай ұландай жүйрік майда жалай бар мекен біздің сарай ішінде топ қарағай уәделескен өзіңнің мөлдірін ай не қалды қарайғанда қамыс қалды ауылы қалқатайдың алыс қалдай өзіңнің мөлдірін ай Ayrılıp karşımaday boynum dalday Özümün öldürün ay Ulanday jürük mayda jalay Var ekin bizde ünlü saray Eşimde top karagay Ve deresken özümün
қалған жүзіңді сағындым ғой жайраңдаған көзімнің мөлдірін ай ұланда жүріп майда жалай бар мекен бізде енді зарай ішінде топ қарағай уәделескен көзімнің мөлдірін ай ұланда жүріп майда жалай бар мекен бізде енді зарай ішінде топ қарағай уәделескен көзімнің мөлдірін ай ішінде топ қарағай уәделескен көзімнің мөлдірін ай. Яа ташууртай Казахстан та өнөөдөр анх удаа таарлаа 2 дугаар шатн дээр гайхалтай байна. Заригхан маань уул нь хойноо сая бүжигчд бэлдээд ирэх байсандээ бүжигчд нь одоо баяуулгыг төвжирдэг болчиход байгаа сүүлийн үед. Манай баяуулгын Монголд бас машинаараа хамгийн олон машинтай аймгийн тэгнэ өдөг тэгэд нөгөө бүжигчд нь төгжрээд ирж амжаагүй. Уул нь хойноо гоё бүжиг тавьчихсан байсан гэдгийг бас би наан хэлмээр байна. Нэг удаа нөгөө алгасаад 2 3 дуучин алгасж байгаад орж ирж байгаа. Гэхдээ одоо Казак ардын тунгалаг сайхан нүдний минь мэлмид харагдах тэр сайн сайхныг дуулсан тийм ээ, хайрын сайхныг дуулсан, уул усны сайхныг дуулсан ийм утгатай дууг одоо ардын дууг көзөнгөн мөлдөрн 80 гэдэг ийм сайхан дууг одоо сая хүргэлээ. Ингээд ерөнхий шүүгч бидэгтийн сэтгэлдлийг сонсъё. За баяр хүргэе. Говцлалт үнэхээр гоё байна. Сайхан говцлсан байна. Хамгийн гол нь хөгжмийн сонголт нь буруу болчихлоо. Өнгөнд ордочлоо миний дөө. Нэг жоохон дээшлүүлсэн бол яг чам таарах байсан. Өнгөнд ортцсон. Чи нөгөө театр юм байна шүү дээ. Өнгөнд ортчлоо мэд. Тийм л зүйл анзаарагдлаа да. За баярлалаа. Ингээд дүүдээ өндөр амжилтыг хүсэнгөрөө үргэлж дуу хууртай явж байгаарэ гэж хүсмээр байна. Дэмжигч хот хоорондын тээврийн Аман Автотранс компани. Жүгшдэдэн эхний шатанд Алис Жардин К8 дуугаа дуулсан. 2 дугаар шатанд Косин Мулдарын 80 дуугаа дуулсан. Казак эр хүний нэг зэвсэг болох Ташууран бариад үндэсний хувцаараа гойж 2 дугаар шатандаа оролцож байна. Би Дэлгүүн сумаас ирж оролцож байна. Гэр бүлтэйгээ хамтдаа ирсэн. Миний нутаг Дэлгүүн сум бол үзэсгэлэнт байгальтай сайхан нутаг. Би нутаг усаараа бахархдаг. Энэ уралдаанд оролцоход намайг дэмжсэн гэр бүл, найз нөхөд, нутгийн зон олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ шатанд оролцож байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье. Казах зон олондоо Наврызын баярын мэнд хүргье. Навруз мэрамыз құтты болсын. Дэмжигч Арудана компани. Түрк чанарыг Монголд. Өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа баян өдгөөчүүд уулж байна хэмээх үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж байгаа энэхүү сайхан уралдааны маань өнөөдрийн 2 дугаар шатны сүүлийн оролцогч маань тайзнаа гарч ирэхэд бэлэн болсон байна. Энэ хүн бол өнөөдрийн оролцогч нар дотор малчин, эмчиг, агнуурчин гэдэг олон мэргэжлийн хүмүүс байсан бол одоо эмч мэргэжлэрээ өнөөдөр Даргэр хаан гэдэг нэртэй залуу маань бас Үлгийн сумаас оролцож байгаа. Энэ залуу маань сайхан эмчийн цагаан халааттайгаар бас тайзнаа гарч ирэн баян үлгичүүд дуулж байна хэмээн дуугаан үзүүлбэрээ үзүүлэгч байна. Тайзнаа эмч ангаах ухааны дуучин гэж байдаг юм уу? Ангаах ухааны дуучин, чагнууртай дуучин Даргэр хааныг тайзнаа урьж байна. Баян үлгичүүд дуулж байна. татдаг хувтай төрсөн өргөн олоныг асарч сүвэлэх заяа түшсэн цагаан мөргөд ирвүүлсэн сүвэлэгч бүсгүй та зайлгаан сэтдэгдэ дэжилсэн ачтан билээ та цагаан мөргөд ирвүүлсэн сүвэлэгч бүсгүй та зайлгаан
сэтгэлээ дэжилсэн ачтан билээ та өрөөний хаалга таттаад ороод ирэхлээрээ өнний жаргалыг аваад ирэх шиг бодогдоод байна цагаан нүмергэд ирвүүлсэн сүгдэгч бүсгүй та сайлгаан сэтгэлээ дэжилсэн ачтан билээ та цагаан нүмергэд ирвүүлсэн сүгдэгч бүсгүй та сайлгаан сэтгэлээ дэжилсэн ачтан билээ та гэрэлсэн харцаараа зөөрүргээ сахар туярсан иннээр айдас амьдсан цагаан нүмергэд ирвүүлсэн сүгдэгч бүсгүй та сайлгаан сэтгэлээ дэжилсэн ачтан билээ та цагаан нүмергэд ирвүүлсэн сүгдэгч бүсгүй та сайлгаан сэтгэлээ дэжилсэн ачтан билээ та сайлгаан сэтгэлээ дэжилсэн ачтан билээ та Баяргий баян үлгийн үлгийн сумаас оролцож байгаа Даргэр хаан эмч маань энхүү дуул дуслаа. Үзэгчдийн сэтгэлийг сонсъё. Шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Одоо нэг Батсайхынхаа араас орж яруу нэрийг хэлэх үгүй юу? Нэр нь хүртэл одоо эмч нэрээ та цагаан халаад таан гэж цагаан өмсгөлтөө юу яалаа миний дөө. Яг түрүүний дуучны алдаа давтагдлаа дүүдэр. Таналист буруу сонгоцсон. Өнгө араад ордуулчлаа. Жохон дэш явах хэрэгтэй. Тэгэхээр чиний нэг гал цогч бууччих байгаа байхгүй юм даа. Тэрэн дээр л анзаарсангүй дээ. Тийм л алдаа гаргачлаа. Сайхан дуучна л та. Тий. Өнгөө буруу сонгочлаа миний дөө. Тэгээ бас доод өнгө нь тэгэхээр чи нөгөө дээд өнгө чинь сулбуур болчихж байгаа юм. Хүчгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ дороо хайрагдаад доод өнгө нь хайрагдаад дээшээгээ өнгөө гоё гялгар гаргаж чадахгүй болчихж байгаа юм. Тийм л алдаа тай зүйл болчлоо доо. За баярлалаа Даргэр хаандаа амжилт хүсье. Өнөөдөр бас эрүүл мэндийнхээ салбарт иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цагаан нөмрөг өмссөн бааtruуд маань бас баян үлгэгчүүд дуулж байна хэмээн өнөөдрийн 2 дугаар шатны төгсгөлийн одоо оролцогч болж орлоо. Ингээ танд амжилт хүсье, сайн сайхныг хүсье. Ингээ таныг уулзалтын цэг рүү урьж байна. Эмжигч Баян-Улгийн аймгийн авто замын ашиглалтын Жол компани Алтан шар зам Улзитэй байг. За самбайцгаана уу, намайг Хуваатгааны хөвгтө Даргэр хаан гэдэг. Би Баян-Улгийн аймагт нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн байгаамаа. 2 дугаар шатанд болохоор би өөрөө эмнэлгийн ажилтан болохоор бас онцлог эмнэлгийн хувцастайгаа тэгээд сүлэгч бүсгүй та хэмээн нэг сүлэгч бүсгүйчүүд магтан дуулсан нэг сайхан дуугаар оролцоод гарч ирлээ. Цагаан халаатай өмсөд тайзан дээр гарч ирэхэд бол маш их догдолжээ. Тэгээд дээрээс нь одоо бүх эмнэлгийн мэргэжилтэн эмч зөвлөгч нарыг магтан дуулахад бас гоё байлаа. Тэгээд тайзан дээр гарч ирээд энхүү цагаан халаатайгаа зөвлөгч нараа магтан дуулсан сайхан дуулаад гарч ирлээ. Зэрэгдэл дээр бол дэмжигчд байгаа. Байгууллагын бас хүмүүс ирсэн дэмжижээ. Тэгээд дэмжигч нартаа бас эмнэлгийн бүх ажилчдаа бас баярлалаа гэж хэлье. Дэмжигч Баян-Улгийн аймгийн хөгжим драмын театр. Эрхэм хүндэт үзэгчдээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй
Баян хөдгийчүүд дуулж байна. Уралдаан инхүү 2 дугаар шатныхаа шалгаруулалтыг хийж шүүгчдийн мэрэгэн оюун ухаанаар шилдэг 15 үлдэх оролцогчдыг тодруулах гэж байна. Тийм ээ. Өнөөдөр баян хөдгийчүүд дуулж байна хэмээн Казак үндэсний Наврузын баяр зориулан бэлтгэсэн энэ сайхан уралдаанд нийт 40 гаруй оролцогч оролцсноос 28 оролцогч 2 дугаар шатанд шалгаран оролцож өнөөдөр 2 дугаар шатнаас 3 дугаар шат руу үлдэх 15 оролцогчийг тодруулах гэж байна. Бид нэвтрүүлэг бүхэн дээр 7 одоо оролцогчийг гаргаж ирсэн бол өнгөрсөн 2 дугаар шатны оролцоон дээр гарсан эхний 7 оролцогчийг тайзнан хүндгэлтэйгээр урьж байна. Оролцогч Арстан, оролцогч Карадышкан, оролцогч Берикбол, оролцогч Махамбет, оролцогч Элтай, оролцогч Хамза, оролцогч Батарбек нар. Тийм ээ, эдгээр залуучууд дандаа шижгэлсэн Казакийн гялалцсан залуучууд. Энэ залуучууд 2 дугаар шатыг амжилттайгаар үзүүлбэрээ үзүүлсэн. 1 дугаар шатыг давсан. Одоо эдгээр залуучууд маань хинэн 3 дугаар шатанд шилдэг 15 үлдэхийг бүгдээрээ харцгаая. Шүүгчдийн үнэлгээ, тэнцээгүй хүмүүсийн нэр миний энэхүү хавцсан дээр байж байна. Эдгээр шилдэг 15-д үлдээсэн энэхүү мэрэгэн оюунаараа шүүсэн ерөнхий шүүгч Билэгт мөн шүүгч Ханаад, шүүгт Батсайхан нардаа бас талархал илэрхийлмээр байна. Ингээд эдгээр 7 оролцогчоос 3 дугаар шат буюу шилдэг гала тоглолт руу орох тэнцсэн хүмүүс урагшаа нэг алхам. Тэнцээгүй хүмүүс байран дээр байна. Ойлгомжтой юу? Арстан маань Арстаныг дэмжиж байгаа алга ташлыг сонсъё. Арстан маань энэ удаа Арстан маань баян хөдгийчүүд дуулж байна тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Харамсалтай байна, баярлалаа. Гэхдээ Арстанда амжилт ажиглалыг хүсье. Карадышкан маань мэдээж хамгийн гоё хувцлалтай дажгүй сайхан оролцож байгаа оролцогчдын нэг гэж бодож байна. Харин энэ удаа шүүгчдийн үнэлгээгээр 3 дугаар шат буюу шилдэг 15 руу Карадышкан оролцогч маань шилдэг 15-д тэнцсэн байна. Баяр хүргэе. Урагшаа нэг алхъя. Берикбол маань бас өнөөдөр 2 дугаар шатнаас цаашаа 3 руугаа орох энэ сайхан торгон мөчөд байж гэн. Яаж гэн жоохон гэгэлцэж гин үү? Яаж гэн? Эвгүй байгааз. Одоогийн байдлаар нэг хүн тэнцсэн байна. 14 хүн цаана үлдэж байна. Малчин телевизийн зохион байгуулж буй баян хөдгийчүүд дуулж байна. Уралдааны 3 дугаар шат руу явах эрхийг Берикбол маань ер нь бол авсан байна. Баяр хүргэе. Та тэнцсэн байна Берикбол, баяр хүргэе. За Махамбет танд энэ сайхан гэгийн өдрийн мэндийг хүргэе. Баян хөдгийчүүд дуулж байна. Уралдааны бас нэг онцлог оролцогч Махамбет маань цаашид энэ уралдааныг шүүгчд маань бол шүүлтийг их нарийн хийсэн. Би шүүгчдийн шүүж байгаа мөчийг харахад хэцүү байсан. Гэхдээ үнэхээр уралдаан гэдэг бол олон хүн уралдаж, хасагдаж, сэтгэлийг догдлуулдаг айгүй хэцүү юм. Тэгээ манай Махамбет маань Наврузын баярын төлөө 1 дугаар шатнаас давж гарч ирээд 2 дугаар шатанд орсон. Одоо 3 дугаар шат руу тэнцсэнгүй. Харамсалтай байна. Махамбет амжилт хүсье. Дараагийн оролцогч Элтай. Элтай Цэнгэл сум болоо. Цэнгэл сум баян хөдгийчүүд дуулж байна уралдаанд оролцсон Элтай маань энэхүү тэмцээний 3 дугаар шатанд Элтай чи цаашид энэ уралдааныг үргэлжлүүлэх
боломжгүй юм байна. Харамсалтай байна. Одоо дараагийн оролцогч Хамза. Хамза маань бол бас хувцлал малчин залуу энэ сайхан тайзыг хүндэтгэж үзүүлбэрүүдэд бас энгийн үзүүлсэн ийм сайхан залуу уралдаанд оролцсон байгаа. Аль сум бэлээ? Сагсай сумаас. Бүргэж бас их байдаг сум да манай Сагсай сум. Ингээ баян үлгичүүд дуулж байна хэмээх үндэсний өв соёлын түгээн дэврүүч малчин телевизийн энэ сайхан уралдааны шилдэг 15-д Хамза маань тэнцсэнгүй. Харамсалтай байна. Хамзадаа сайн сайхныг хүсье. Одоо 7 оролцогчоос сүүлийнх буюу Батарбек. Аль сум бэлээ? Цэнгэл сум. Цэнгэл сумын Батарбек маань тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжтой гэж шүүгч үзсэн байна. Баяр хүргэе. За ингээд эхний 7 2-р шатны эхний 7 үзүүлбэр үзүүлсэн үзэгчдээс энэ 3 үзэгч маань шилдэг 15-д орсон байна. Дараагийн 14 үзэгчд маань энэ тэмцээнийг ингэж орхиж байна. Гэхдээ өнөөдөр Наврузын баярын өдрүүдээр цэнхэр дэлгэцээр 1-р шатанд 2-р шатанд үзүүлсэн гайхамшигтай номерууд нь үзэгч түмэндээ хүрч байгаа Казак соёлын түгээхийн төлөө үлгүүчүүдээс сурчлахын төлөө зүтгэсэн та бүхэндээ эрүүлийн сайн сайхныг хүсье. Баярлалаа та додоо. Баярлалаа. Дэмжигч чанартай хэвлэл шуурхай үйлчлэгээ хүргэгч Monlois компани. Дараагийн 7 хүн бол Гүлнар ихчээс эхэлсэн 7 хүн байсан. Энэ 7 хүнийг өрмөр байна. Гүлнар, Бэрдгүл, Кставай, Айдос, Сайн бэлэг, Манаргүл, Жанвик нарыг өрж байна. За Ахмад залуучууд нийлсэн олон оролцогчид өнөөдөр өлгийчүүд уулж байна. Тэмцээнд маань идэвхтэй оролцсон байгаа. Энэ 7 бол энэ 7 дотор бол ахмадууд маш олон байна. Бас Казак уранга нийлсэн байна. Залуу хөгшин нийлсэн байна. Маш юм гайхамшигтай 7 оролцогч өөр өөрсдийн хөнгө аястай та бүхэнд дуун уран бүтээлийг хүргэсэн байгаа. Ингээд энэ 7 оролцогчоос тэнцсэн урагшаа алах нь тэнцээгүүн байран дээрээ байна гэж ойлгоцсон тий. За нэг сайхан амьсгаа авчи бүгдээрээ тий. За баярлалаа. Гүлнар ихчээ. Та энэ уралдааны шилдэг 15-д та хичээсэн байна. Та зүтгэсэн байна. Та үнэхээр Казак урлаг соёлоо түгээе гэж бодсон учраас энэ удаа тэнцсэн байна. Баяр хүргэе танд. Дараагийн оролцогч Бэрдгүл. Бэрдгүл маань шилдэг 15-д тэнцсэн байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Дараагийн оролцогч Баянур сумаас оролцож буй Кставай. Дан шүргэж яваа насан дээрээ өнөөдөр баян гэлгчүүд уулж байна хэмээн энэхүү уралдаанд залуучуудаа уралдаж байгаа. Энэ сайхан эрхэмдээ бас түмэн олон үзэгчдийн өмнөөс цэнгэрлэгцээ харан суугаа хүмүүсийн өмнөөс Наврузын баярын мэндийг хүргэж танд аз жаргал эрүүлэх сайн сайхныг хүсэн өрөөё. Та тэмцээний шилдэг 15-д тэнцсэн байна. Баяр хүргэе. Урагшааныг алхъя. Айдос гэж залуу байгаа. Хөөрхөн шовгор залуу. Маш сайхан дуулсан, маш сайхан үзүүлбэрээ үзүүлсэн. Энэ удаагийн тэмцээний шилдэг 15-д Айдос маань шүүгчд маань шүүгээд Айдосыг цаашид энэ тэмцээнийг үргэлжлүүлж болохгүй гэсэн байна. Харамсалтай байна. Тэнцсэнгүү. Айдос маань тэнцсэнгүү. За манай сайн бэлэг буян сумаас оролцож байгаа. Сайн бэлэг маань залбирч гинөө. Юугүй нөө. Хамаагүй. Харамсахгүй юу? Яасан ч харамсахгүй тий. За баярлалаа. Баян үлгэж дуулж байна. Энэ сайхан дууны уралдаанд маань
Малчин телевизтэй Ураанхайн уртын дуу өвлүүлэн үлдээсэн хүргэж байгаа олон сайхан үзэгчтэй энэ сайхан соёлын өвийг харуулсан эрхэм сайн бэлэг та энэ уралдааныг цаашид үргэлжлүүлж болно гэсэн байна шүүгчд. Та тэнцсэн байна. Урагшааныг алах нь. Дараагийн оролцогч Манар Гүл маань Сагсаа сумаас орж байгаа байлоо. Сагсаа сумаас оролцож байгаа Доомбуртаа намуухан дуулдаг бүсгүй. Дүниэд менің сүйген bir canım var ya solmed. Ямар ч байсан энэ тэмцээнд энэ уралдаанд Манар Гүл маань өөрийнхөө үрийн эцэг болсон хайртай хандаа Монгол орон даяар дуугаа дамжуулж чадсан тийм гайхамшигтай эмэгтэй юм гэж би бодож байна. Намайг хайрладаг нэг сайхан хайр байдаг гэдэг дууг сая 2 дугаар шатанд дуулсан Манар Гүл маань шилдэг 15-д харамсалтай байна. Тэнцсэнгүй. Жанвик альсан блэ? Улаан хус. Би танд хэлж өгье. Шүүгчид таны дуулалтыг болон чадварыг энэхүү тэмцээнийг цаашид үргэлжлүүлж болно гэж хэлсэн байна. Та тэнцсэн байна. Баяр хүргэе. За ингээд урагшаа гарлаа. Ингээд энэ 7 оролцогчоос 5 оролцогч тэнцсэн шилдэг 15 руу орох ногоон гэрэл, ногоон виза авч байгаа байна. 2 оролцогч маань энэ удаа тэмцээнийг ингээд 2 дугаар шатнаас одоо хасагдж байгаа юм байна. Хасагдж байгаа 2 оролцогчдоо бүгдээрээ сайн сайхан эрүүл энх бүхнийг хүсэн ирээё. Казак үндэсний Наврузын баярыг тохиолдуулан Малчин телевизээр эгшгэлэн буй энэ сайхан гайхамшигтай уралдаанд оролцсон та бүхэндээ гигэн жаргалыг хүсье. Баярлалаа та долоодоо. Баярлалаа. Ингээд шилдэг 15-д орсон дуучид маань дараагийн шатны галагийн дууга бэлдүү гэж та бүхэндээ хүсмээр байна. Баярлалаа та бүхэндээ. Дэмжигч Тавбанбог центр. Зочид будалдааны төв. Одоо 3 дахь 7 хүнийг өрий. Саяран гэдэг хүнийг тайзнаа урьж байна. Саяран, Бахканат, Майгүл, Инхбаяр, Плевверт, Арманбек, Давид Кан гэсэн эрхэм хүмүүсийг урьж байна. 2 дугаар шатандаа оролцоод одоо 3 дугаар шат буюу гала тоглолт эхний 5 байрын төлөө өрсөлдөх шилдэгүүд энэ дотроос тодорн мөн энэ 7-оос түрүү ойлгосон болвол тэнцсэн урагшаа нэг алах нь тэнцээгүй нь харин гэрийн зүг явна да гэж байгаа шүү дээ. За Саяран нэгч бас Ахмад оролцогчдын нэг байгаа. Саяран нэгч маань ямар ч байсан 1-р шатыг бол давсан. 2-р шатны төлөө сая дуулсан. Харин шүүгчдийн үнэлгээгээр энэхүү тэмцээнийг бас өдийн насандаа энэ тэмцээнд оролцож Казак соёлын эцсийн мөч хүртэл энэ сайхан эмэгтэй хүнийхээ гайхамшигт хувцснуудыг өмсөж гайхалтай дуунуудыг дуулсан Саярангуудаа юуны өмнө танд бас халуун баярыг хүргэн мэдчилж байна. Амьдралд сайн сайхныг хүсье. Харин энэ тэмцээнийг цаашаа шилдэг 15-д орох уугүй юу гэдгийг шүүгчид маань таныг тэнцсэнгүй гэж шийдсэн байна. Тандаа ажиргал сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Дараагийн оролцогч Бахканат. Бахканат бол шуугуулж байгаа оролцогчдын нэг. Бахканат бол шүүгчдийн анхааралд бол маш их орсон. Өчигдөр хар бүргэж шиг гарч ирсэн. Өнөөдөр 2 дугаар шатн дээрээ цагаан бүргэд болж гарч ирсэн. Одоо 3 дугаар шатн дээрээ ногоон бүргэд болох бол өндөр магадaltaй айл байгаа. Эрэндээ 3 дугаар шат руу орж уугүй юу гэдэг нь бас их сонин учраас би шүүгчдийн үнэлгээг харъя хавцнаас. Бахканат Саярантай хамт явах юм болов? Үлдэх юм болов? Халаа икэний? Улаан хус хөлөө. Цэнгэл хөлөө. Улаан хус. Улаан хусын уул ус, тэнгэр заяа, бүрэгдийн хиймэр ивэж, Бахканат маань шилдэг 15-д тэнцсэн байна. Баяр хүргэе. Урагшаа нэг алах нь удаа. Дараагийн оролцогч Майгүл. Майгүл маань аль сум блэ? Улаан хус. За улаан хус сумаас бол одоо маш олон оролцогч орж байгаа юм байна. Бас баярлалаа. Тэгээд өнөөдөр Майгүл маань 2 дахь шатыг амжилттай одоо сая номерон гүйцэтгэж өнөөдөр ингээд тэнцгүй яах уу гэж байж байгаа шүү дээ.
Хэцүү юм уу? Хүний тэнцэн тэнцээгүй хэлнэ гэж надад ч айгүй хүнд байна ер нь. Үнэхээр авьяастай юм байна. Хэнийг нь хасгаа мэдэхгүй ч үе бас шүүгчдэрт гардыг байна. Гэхдээ одоо уралдаа юм чинь Маягүл маань энэ уралдааныг цаашид нэг 2 3 4 үргэлжлүүлэх боломжгүй болсон юм байна. Энэ уралдаан дээр тэнцсэнгүй. Маягүл маань тэнцсэнгүй. Дараагийн оролцогч аймгийн төвөөс оролцож байгаа. Бас дуу хооронд хайртай, өөрөө дуулдаг, хуурддаг. Бас манай баян үлгийчүүд нэлээд мэддэг Наранхүүгийн Инх баяр гэдэг оролцогч байгаа. Инх баяр бол энэ тэмцээний 3 дугаар шатанд нэг шүүгч, 2 шүүгч, 3 шүүгч. Инх баярыг шилдэг 15-д тэнцэн гэсэн байна. Баяр үргээ. Инх баяр шилдэг 15 руу орж байна. Одоо манай Булган сумаас оролцсон Клевберд жижигхэн битээ домбро жижигхэн зөөлөн тоглодог дүү маань 3 дугаар шатанд буюу гала тоглолт руу хамгийн хол сум Баян Хөлгийн аймгийн Булган сумаас хүрэлцэн гэж оролцож байгаа Клевберд маань шүүгчдийн үнэлгээгээр Баян Хөлгийчүүд дуулж байна. Уралдааны 3 дугаар шат руу тэнцсэн байна. Баяр үргээ. Арманбек Гагнуурчин залуу бас энэ уралдаан дээр шинэ авьяастан болох магадлал их өндөртэй байсан. 1-р шат, 2-р шатны саяны дуу маш гоё дуунуудыг сонгож ирсэн. Харин шүүгчид Арманбекийг 15-д оруулна гэж шийдсэн болов уу? Оруулахгүй гэж шийдсэн болов уу? Монголын үндэсний өв соёлыг дэмжигч Малчин телевизээс зохион байгуулж буй Баян Хөлгийчүүд дуулж байна. Цаашид 21 аймагт цоврал болон явах контентын хамгийн анхны дугаар Баян Хөлгийгээс хүрж байгаа энэ торгон агшинд Монголын түмэн олон үзэгчид цэнгэр дэлгэцээр ширтэн эдгээр авьяаснууд тэнцсэн үгүй юу гэж харж байгаа энэ торгон агшинд Арманбек маань 3 дугаар шатанд яа навар хөлснө гарцсан шүү дээ. Тэр чигвтармаа хөлснө гараад бүр ингэж чичирж шүү дээ. Яа. Энэ хэцүү энэ Аслбек бодод бас ялагчийг тодруулахад бас таанаас хэцүү болж байгаа биз? Гიშгэнэ. Баярлалаа. Малчин телевизээс зохион байгуулж байгаа Баян Хөлгийчүүд дуулж байна гэж Казак үндэсний Наврузын баяр зориулж Монгол орон даяар анхны өргөн нэвтрүүлгээр Монгол орны өнцөг булан бүрт хамгийн олон хоногоор хүрэх энэ сайхан контентэд та 3 дугаар шатанд тэнцсэн байна. Баяр үргээ. Тийм ээ, Гагнуурчин залуу инхүү алтан тайзнаа 2 дугаар шатаанд давж 3 дугаар шат шилдэг рүү орж байгаад баяр үргээ бүгдээрээ. Давлет хаан альсан бэлээ. Улаан хусаас одоогийн байдлаар манай Бахканат тэнцсэн байгаа. Манай Маягүл маань тэнцээгүй байж байгаа. Энд ч одоо улаан хусаас 3 байгаа гэхэлж нэг тэнцсэн, нэг тэнцээгүй. Одоо энэ 3 дахь улаан хусын оролцогч цаашид энэ тэмцээнийг үндэснийхэн өв соёлыг гайхуулж алтан тайзнаа Монгол орон даяар маш гоё казак уран бүтээлүүдийг 2 шатны турш хүргэж чадсан эрхэм хүндэт Давлет хаан танд юуны төрөнд халуун баярыг хүргэмээр байна. Таны энэ 2 шат хүртэл явсан энэ зам, энэ одоо тэмцэл, энэ зүтгэл болвол бид бүхний казак өв соёлыг сурчлахад оруулсан үнэтэй хувь нэмэр юм шүү гэж хэлмээр байна. Ингээд шүүгчид таныг шилдэг 15-д тэнцүүлсэнгүй. Харамсалтай байна. Ингээд энэ 7 оролцогчоос 4 оролцогч тэнцэж
3 оролцогч тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Үргэлжлүүлэх боломжгүй болсон эрхэм 3 оролцогчтой ч гэсэн сайн сайхныг хүсье. Та бүхнийг дараагийн шатн дээр гайхамшигтай 3 дахь дуугаар чинь хүлээн авахд бэлэн байнамаа. Баярлалаа та бүхэндээ. Дэмжигч Asmina Star компани. Одоо 3 дахь хэсгийн 7 хүнийг өрмөр байна. Боёд сумаас оролцож байгаа Карл таны тайлзнаа урьж байна. За Батүл, Ахтлев, Махбат, Зариг хаан, Даргэр хаан гэсэн 7 хүн байна уу те? За энд Монгол бүхийн сайхан хэмэрл ундаа байна. Бүсгүй сайхан гоо үзэсгэлэн байна. Ажил мэргэжлийн сайхан гайхамшиг байна. Анчин байрын сайхан залуу байна. Одоо гэрлэх гэж байгаа юм шиг тансаг сайхан ташууран барьсан казак залуугийн гоо үзэсгэлэн бас харагдаж байна. Энэ 6 оролцогчоос 3 дугаар шатны шилдэг 15-д шалгарах тэнцсэн оролцогчийг би тэнцээгүй оролцогчийг бас та бүхэнд үзэгч түмэндээ зарлан дуулгахад бэлэн болоод байна. Өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээр зохион байгуулж буй баян үлгийчүүд дуулж байна. Энэхүү уралдааны шилдэг 15 луу Кару ах маань харцсан ямар амар юм бэ таач. Кару ах над руу амар хараадах юм. Нэг тийм юм амар том уулын дунд юм том ирвэс ч юм уу юу чи намайг ингээд тэр би ийшээ харж байгаа хэлье яа шиг. Тэр Кару ах руу харалтгүй байна хэрэгс. Ямар амар юм бэ энэ тэмцээнийг хөтлөж байгаад га уурж муурлахгүй үстэй та. Гайгүй юу? Хит хутгатайгаа ураахай төмний соёлыг 3 үед амжиж одоо өвөөгөөс ааваасаа өвлүүлж ураахайн уртын дуугаар ирнэ ихвчлээ орсон баха. Тэсээ 2 шатн дээр хоёулын дээр нь уртын дуу дуулаад исэн Кару ах маань. Тэгэд 1-р шатнд бол тэнцсэн та. 2-р шатанд шүүгчд таныг тэнцүүлж 3-р шатны шилдэг 15-д оролцуулсан байна. Та урагшаа нэг алах нь уу Кару ахаа? Яа. Тэнцсэн байна ашгүй. Йоо. За одоо нэг гайг боллоо. Нэг амарч авъя. За та ч бас 50 болж байна те. Хамаг бие чангалцсан байсан. За баярлалаа Кару ах маань шилдэг 15-д бол багтж байна. Дараагийнх нь Ахтлев. Ахтлев чи аль сум бэлээ? Аль сум уу? Алтай сум. За Ахтлев маань шүүгчд чиний дуулалтыг 1-р шатанд бол тэнцүүлсэн байна. Харин 2-р шатанд 3-р шат руу явах уугүй юу гэдгийг дүнгээ бичээд гарын үсгээ зураад над өгсөн байна. Ахтлев баян үлгийчүүд дуулж байна уралдааны ямар ч байсан тэхий голд нь ирээд одоо 3 дахь шат руугаа зүтгэхгүй аль эсвэл гэрэл үгэн харж навралын баярaan тэмдэглэж айл хотлороо баярлаад амьдралаа залгуулад цаашид явах уу гэдгийг би үзэгч та бүхэндээ одоо хэлж өгье. Баян үлгийчүүд дуулж байна. Энэхүү сайхан уралдааны оролцогч Ахтлев маань 3 дугаар шатнд тэнцсэнгүй. Танд сайхан бүхний хүсэн өрөө хичээж өв соёлоо сурталчилж энэхүү уралдаанд орсонд баярлалаа. За ингээд Батүл аймгийн зан Батүл Алтай сумын харьяат Улаан хад баг гэлөө. Тэ Улаан хад багийн иргэн Монголын өглөө бас нэг дуун би Монгол хүн гэж баруун алтаагаас Монгол орон даяар малчин телевизээр баян үлгийчүүд дуулж байна хэмээн энэ сайхан уралдаанд ардын авиаснууд байгалийн авиаснууд орсон энэ сайхан уралдаанд орж байгаа Монгол бүхий минь бас төлөөлөл болсон энэ сайхан залуу маань 3 дугаар шатанд Батүл юу гэж бодож байна Батүл яах бол чиний хүмүүнээр үзүүлсэн юм уу ер нь үзүүлээгүй тэнцэхгүй бол гайгүй зүгээр тэнцүүл яах вэ
Дуулна. Юу дуулах вэ? Гүйг дараа шатна сайхан л дуулна да. Тэгвэл Батүлийг шүүгчд маань дараагийн шатанд үндэсний үс хөдөө түгээн дэдэлүүрш Малчин телевизийн баян үлгийчүүд дуулж байна хэмээх энэ проектэд дараагийн шатанд ахин дуулуулах боломжийг олгосон шүүгч нартаа баярлалаа. Тэнцлээ, баяр хүргэе. Урагшааныг алхъя. Дараагийн оролцогч Махбал Толомсомоос оролцож байгаа. Анатурал жир дээр үндэсний хараа жоргоо бүжгийг бүжгэлдэг, их хүрийн элбэрэл дуун дээр диско бүжгэлдэг, өөрөө багада хүүхдийн бүжгийн хамтлагт байсан. Гэхдээ дуунд маш их хайртай, толбод нутагтаа амьдардаг, ажилдаг, түмэн олноо цайлж, дайлж, үргэл сэтгэлээрээ байж байдаг. Энэ бүсгүй маань 2 шатыг амжилттай даваад ирсэн бол 3 дугаар шат руу орох юм уу бэлгээ шүүгчээ? Та нар яасан оруулна гэсэн юм орохгүй гэсэн юм. Нэг л тийм өөрөөсөө айдсан. Манай 3 шүүгчнэр өөрөөсөө айдсан сууж байна. Гайгүй юу? Махбал 3 дугаар шат руу бавхал зүгээр зогсоё. Гарч өвдчихнө зүгээр. Амар соёлтой, бас тайзны соёл. Бид нар бас их гайхамшигтай юм харж байна. Баян үлгийчүүд дуулж байна гэдэг энэ сайхан уралдаан дээр. Баян үлгийн ардын авьяаснууд хүртэл тайзны соёлыг гайхуулж байна. Тэд хувцалтын соёлыг гайхуулж байна. Монгол орон даяар өнөөдөр энэ хүрсэн Казак түмний Наврузын баярт зориулсан контентэнд оролцсон бүх оролцогчдыг хэлэхэд та нартаа баярлалаа. Өв соёлоо гайхуулсан Монгол дээд хувцаан өмслөө, Казак дээд хувцаан өмслөө, Евро гоё ийм саатай хувцлуудаа өмслөө. Харин хувц болвол тэнцэхгүйд бас нөлөөлдгүү. Энэ бол дууны уралдаан, хоолойны ур чадвар, цар хүрээ, үзэгчдийг байлдан дагуулах, хөгжмийг мэдрэх гэд олон мэдрэмжүүдийн дундаас шалгарах учраас Махбал маань шилдэг 15-д шүүгчдийн дүнгээр, шүүгчдийн үнэлгээгээр тэнцсэнгүй баярлалаа. За өнөөдөр бидний 40 гаруй оролцогчийн эрүүл мэндэд санаа зовж бас манай Монголын 3 сая 560 мянган ард иргэдийн төлөө шөнө нойргүй ажилдаг 24 цаг ажилдаг цагаан нөмрөгт Баатар маань тэмцээний 2 дугаар шатыг дуустал хадаадтайгаа чагнууртайгаа байсаар л байна. Энэ бол Даргир хаан гэж эмч залуу. Нэр нь хүртэл эмч хаан. Эзэмсэн мэрэгчлэн хүртэл эмч. Дуулдаг дуунд хүртэл совилогч. Иддэг хоол нь маар сар идтгүүцтэй. Нөө имлэгийн магч иддэг. Хэд наргаш шүү. Даргир хаан өөрийгөө юу гэж бодож байна нэр нь? Мэдгүй. Тэнцсэн баха. Тэнцсэн баха. Шүүгчтэй юм ярьсан юм уу? Үгүй. Юм өгсөн юм уу? Үгүй. Совдол мөвлөлд явуулна гэсэн юм биш үү? Үгүй. Гал моринжилийг хэлж байна. Би хаа жоохон тааруу байгаа хөтлөгч нь бол. Чи бол надад бол юм захаагүй. Энэ шүүгчнэр гуруулаар сонио хараадах чинь шээ. Нэг юм болцсон. За харин юужсэн. Тэнцүүлсэн юм уу, тэнцүүлээгүй юм уу те? Даргир хаан шилдэг 15-д тэнцсэн байна. Баяр хүргэе. За Даргир хаан маань тэнцсэн байна. Үлдсэн 3 оролцогчтой баярлалаа. Зариг хаан болвол яса тэнцээ. Тэр нэг палтетай гэж тэнцээгүй. Энэ үзэгчд гэдэг бол нэрээ шүүгч нар шүү. Үнэхээр та нар бол өнөөдөр Баян-Улгийн аймгийн бас баян үлгийчүүд дуулж байна гэдэг уралдаанд үзэгч болж ирсэн, дэмжигч болж ирсэн эрхэм хүмүүстэй ч гэсэн цэнгэрлэгцээ үзэж сууж байгаа үзэгчдийнхээ өмнөөс та бүхэндээ баярлалаа гэдгээ бас илэрхийлмээр байна. Ингээд Зариг хаан маань 3 дугаар шат руу ташуур барьсан болохоор бас хэлж болохгүй маа энэ ч яамаа. Хамш устагаан гэсгэнд болмой галт вайтат нэмэс тий тэнцсэнгүү гэж хэлтэй нэр шата. Ахыгаа ташуурч машуурдахгүй үстэй тий янз бүрийн бодвол гайгүй юу?
Хөөрхий тэр үнэг хараа тэр мөрөн дээр нь хярсуу. Энэ хярстэй үнэг үү? Үлгцэн байгаа. Үнэг үү? Яана энэ заригхааны нөгөө мөрөн дээр ингэсэн байж ах үү тий. Гайхалтай цогтой залуу минь шүүгчдийн үнэлгээгээр энэ тэмцээнийг, энэ уралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Тийм учраас заригхаанда энэ залуу хүн дараагийн олон уралдаан дээр ирж оролцоорой. Амжилт хүсье гэж хэлмээр байна. Баярлалаа та бүхэндээ. Ингээд 3 дугаар шатан дээр тэнцэнтэй хүмүүстэйгээ уулзъя. Дараагийн оролцогчд маань ч гэсэн энэ сайхан уралдааны энэ мөчийг бас тэсэг хүлээж байгаа бах. Дараагийн 3 дугаар шатанд 15 хүн үлдэнэ. 15 хүн маань 15 дуу шууд дуулна. Шүүгчд 15 дуулахад ямар нэгэн одоо замичаан буюу зөвлөгөө хэлцүүлэг явуулахгүй 15 дуу шууд яваад шүүгчд хуралдаад энэ 15 хүнээс 3 шатны турш хамгийн сайн байсан хүмүүсийг 1-р байр, 2-р байр, 3-р байр, 4-р байр, 5-р байр гэсэн байр эзлүүлж үлдсэн 10 хүн нь энэ уралдааны шилдэг оролцогч гэсэн шагналыг хүртэх юм аа. Ингээд 3-р шатны гада тоглолтын дээр уулзцгаая. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Малчин телевизийн Баян үлгээгчүүд дуулж байна. Уралдааны 2-р шат энд хүрээд өндөрлөлөө. Шүүн тунгаас гэрхэм шүүгчтэй баярлалаа. Оролцсон авьяаслаг оролцогчдоо сайн сайхныг хүсэнгэрөөй. Та бүхэндээ Наврсын баярын мэндийг өргөж дэвшүүлье.